Түүц ч гэсэн бизнес эрхлэгчд. Тэгээ түүцнүүдийн нэг түүцийг хурааж аваад нэг буцааж тавиал ингээд энэ гэдэг чинь бас энэ түүцнүүдийн түүц эрхлэгчдийн эрх ашиг бол маш ноцтойгоор зөрчиж байгаа маа. За сүүлд энэ Алтан гэрэл сайдын одоо засгийн газрын хуралдаан дээр ярьсан яриа байгаа. Сүүлийн 5 жил гэхэд төрөөс одоо төрийн албан агчдын учруулсан хохирол 60 гаруй тэрбум төрсөн гэж байгаа. Төрийн байгууллага албан тушаалтнуудын буруутай үйлдэлээс болж хохирсон хохирол бол 60 гаруй тэрбум. Тэгээ энэ ерөөсөө маш тийм удаан явцтай байдаг, бараг явдггүй шахам. Тийм учраас угаасаа энэ манай засгийн газар маань мэдээд уг нь бас хөтөлбөртөө оруулсан юм байна л да. Тэгээ даанч энийг яагаад хайчаад байгааг нь мэдэхгүй байна. Тийм учраас энийг оруулмаар байна. За бизнес эрхлэгчид хэрхэн хохирж байгаа талаар бас байнга ярьдаг боловч нэгдсэн судалгаа үнэлгээ бас хийгддэг юм байна. Тийм учраас яг энэ дээр маш системтэй судалгаа үнэлгээ хийх шаардлагатай байна. Тэгээ тэрэн дээр үндэслэж энэ одоо хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байна. За тэгээд худлаа аж үйлдвэрийн танхимаас авсан судалгаагаар бол хүнд сурталын бизнесүүдэд учирч байгаа индекс бол 2.72 гэдэг их муу дүн авдсан байна. За тэгээд төрийн үйлчилгээ буюу зөвшөөрлийн үйлчилгээ авах болгондоо дандаа зардал гаргадаг гэж. Тэгээ энэ зардал нь бол заримдаа хууль бус байдаг. Харамсалтай нь энэ хууль бус гаргасан зардлаа хаанаас яаж олж авах нь тодорхойгүй. Ингээд нөгөө бидний дэмжих гээд байдаг бизнес эрхлэгчид маань төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэмж хохироод байна.